Од мөндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Бүгд найрамд Хятад ард улсаас хуульч Ягима хэргийн товч нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle Tokyo Application болон өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивэдтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэн YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107-аас төлгөөний од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн дагий. Өдрийн дургүй. За Facebook-оор чихгүй юм байхгүй юм да тий. Харин тийм ээ, энэ уул нь 2018-19 онд нэлээд шууган тарж исэн хэрэг байгаа. Ер нь энэ үйл явдлаас хойшоо Facebook ер нь бидний мэдээллийг цаашаана яаж ашигладгийг ч гэдэг юм уу. Ер нь Facebook-ийн сошиал медиагаар олон нийтийг яаж тархийг угаадгийг ч гэдэг юм уу. Яаж нөлөөлдөг юм бэ гэдэг асуудлыг илүү их хөндөж гаргаж ирсэн гэж бараг хэлж болно. Энэ нөгөө 2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон асуудал байхгүй. Ер нь тэрнтэй холбоотой гэсэн үг. За тэгээд манай хэргийн товч нэвтрүүлгийн өмнөх дугаарууд байгаа шүү дээ, тэ. Нөгөө мэдээллийг гар утас хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр цуглуулад цаашаа дамжуулдаг гэдэг нэг асуудал яригдчихсэн. За одоо энэ өнөөдрийн хэрэг дээр болохоро Facebook application буюу та бидний байнга өдөр тутамдаа бараг л цаг тутамд ашиглаж байгаа энэ application дээр бидний мэдээллийг хэрхэн яаж ашигладаг юм бэ гэдэг нэг дуйлаантай хэргийг ярих гэж байгаамаа. За одоо энэ хэрэгт бол ойролцоогоор 87 сая орчим хүн хохирогч болсон байдаг. За тэгээд одоо өнөөдрийн энэ хэргийг олон улсын албан ёсны хэвлэл мэдээллийн их сурвалжууд за тэгээд шүүхийн шийдвэр хуульч нарын дүгнэлтүүдээс бэлтгэж хүргэж байна. За Facebook бол бүгдээрээ мэдэнтэй манай хэргийн товч нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар дээр Facebook-ийн талаар ярьж эхэлсэн. 2004 онд Марк Зукерберг үүсгэн байгуулсан. Одоо дэлхийн хамгийн том сошиал медиа платформ байгаа. Дэлхийд даяар 3 тэрбум гаруй хэрэглэгчтэй. За энэ платформ дээр хэрэглэгчдийн хувийн мэдээлэл бүхэлдээ байдаг гэж хэлж болно. Яаж ч өөрийгөө баг ингэж те одоо private байлгалаа гэж бодсон ч гэсэн яаж ч жаал таны заавал нэг хувийн мэдээллийг агуулсан л байдаг. За тэгээд дээрэс нь таны холбоотой найзууд friends болсон байгаа шүү дээ те. Энэ найз нөхдүүдийн холбоо. За тэгээд тэр хүмүүсийн бас мэдээлэл. За тэдний бас дахиад лайк дарж байгаа, шеэр хийж байгаа, пост хийж байгаа. Энэ бүх мэдээлэл датанууд байнга цугларч идэг. За 2018 оны 3 дугаар сард The Guardian болон The New York Times сонинууд нэг нийтлсэн нийтлэлүүдээрээ энэ платформын аюулгүй байдалд ноцтой асуудал байна гэдэг асуудлыг гаргаж ирсэн байна. За энэ дуйлал нь бол нөгөө Cambridge Analytica гэдэг компанид Их Британд төвтэй нэг компанитай холбогддог. За ер нь товч агуулга нь Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлаад улс төрийн зорилгоор ашигласан гэдэг ийм хэрэг одоо дуйлал шууганаас эхлэлтэй хэрэг байгаа. За Cambridge Analytica гэдэг энэ хэргийн эзэн ямар ч ихтэй компани бэ гэхээр 2013 онд үүсгэн байгуулагдчихсан. За SCL Group гэдэг компани энэ нөгөө Strategic Communication Laboratories гэдэг нэртэй ийм компани байна л да. Ийм компани салбар компани байна. За энэ SCL гэдэг групп компани Их Британийн хувийн байгууллага мөртлөө энэ цэрэг тагнуулын салбарт ажилладаг. За нэг юм хувийн зан төлөвийн судалгаа хийдэг, стратегийн харилцаа холбоо мэдээлэл дээр суурилсан юм сонгуулийн удирдлагын стратеги боловсруулах чиглэлээр мэргэжсэн үйл ажиллагаа явуулдаг компани байна л да. За тэгээд тус компаниг бол Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр ашигласан гэдэг энэ мэдээллийн одоо гол энэ Cambridge Analytica гэдэг өөрийн салбар компаниа оруулж холбож ирсэн гол холбогч тал гэж бол хэлж болох юм толгой компаниг нь одоо Их Британий компани гэсэн үг шүү дээ. За энэ компани бол өөрөө ингээд дэлхийн олон улсын сонгуульд бол нөгөө хөлс авч ажилладаг, ийм хөсөр ажилладаг. За тэгээд яаж ажилладаг вэ гэхээр юм цугларсан дата мэдээлэл цуглуулад сонгууль өгөгчдийн сонгогчдын
Тэгээд энэ өгөгдөл дээр нь одоо тулгуурлаад энэ нэг микро таргетинг, одоо микро таргетинг гэх юм үү те, ийм хувь хүний хэмжээнд бүр нөлөөлөх хэмжээний тийм бүр маш нарийн детальчсан судалгаа хийгээд тэгээ стратеги гаргаж ажилладаг гэж байгаа байхгүй. Үндэ бас их сонирхолтой байгаа зүйл нь бол нэг юм. Яаж тэр олон хэдэн зуун, ялангуяа Америкчууд хэдэн зуун сая хүн хамтаа бол тий. Энэ бүр яг ингэж бүр детальчилж яаж судалж чадчихна гэж бодож байгаа. За, Cambridge Analytica гэдэг компаниг бол Америкийн нэгдсэн улсад улс төрийн компанид ажил зориулж үүсгэн байгуулсан байдаг. За, компани үүсгэн байгуулагчдын дунд Стив Баннон гэдэг одоо Дональд Трампын сонгуулийн компанид ажлын зөвлөх байсан юм хүн байдаг. За, тэгээд Роберт Мерсер гэдэг бас нэг юм бүгд найрамдах намын томоохон хамдлагч хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл энэ Cambridge Analytica гэдэг компани Дональд Трамптай ийм шумаар холбогдсон гэсэн үг. За, тэгээ энэ компанийн одоо зорилго бол хэрэглэгчдийн мэдээллийг ашиглаад сэтгэл зүйн профайл үүсгээд сонгогчдыг тодорхойлох ийм нөлөөлөх зорилготой гэсэн үг. Тэгээ энэ бол ингээд үндсэндээ психографи гэж нэрлэдэг ийм арга юм байна л да. Хүний зам байдал одоо өдөр тутмын ингээ habit гэдэг штеп, өдөр тутмын хийдэг үйлдэлүүд энэ бүхнийг үндэслэж байгаад энэ тухайн хүнийхэн зан чанар, итгэл үнэмшил, айдас ч гэдэг юм уу, улс төрийн одоо хараа үзэл бодол ч гэдэг юм, энэ бүх мэдээллийг гаргаж авдаг ийм арга юм байна. За, тэгээд энэ аргыг нь бол 2013 онд Кембрижийн их сургуулийн судлаач Александр Коган, одоо энэ хүн хожим нэрээс солиод Александр Спектр гэж сольсон юм байна. Энэ хүний зохиосон This is your digital life гэдэг нэртэй нэг personality quiz хийдэг юм аппликейшнаар дамжаад хэрэгжүүлдэг байсан гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ Александр Коган гэдэг хүн эхлээд нэг юм quiz хийдэг, судалгаа бүгэлдэг аппликейшн зохион бүтээсэн гэсэн үг. За, тэгээд энэ аппликейшн нь Facebook-тай холбогддог. Тэгээд 2014 онд одоо бүр 16 оны сонгуулиас өмнө гэсэн үг шүү дээ, 2 жилийн хугацаанд 2 жилийн өмнө ойролцоогоор ер нь бол нэг 270-аас 300 мянган хэрэглэгч энэ аппликейшнийг татаж аваад тэгээд нэг хүн судалгаа бүгэлгэхэд нэг 2-оос $7, 2-оос $4 хөвчлэн өгдөг. Тэгээ 2-оос зарим нэг одоо мэдээлэл өгдөггүй ч гэдэм үү, цааргалдаг. Гэхдээ мэдээллийн зайлшгүй авах шаардлагатай гэж үзсэн хэрэглэгч нарт илүү мөнгө төлөх. Ийм маягаар ингээд судалгаа авдаг байсан байгаа. Quiz бүглүүлээд. За, тэгээд энэ аппликейшн болохоор ингээд Facebook-тэй холбоотой. Facebook-ээр дамжуулаад одоо нөгөө нэг логин хийдэг штеп. Тэгэхдээ Facebook-ээр холбогддог гэсэн үг. За, ингээд ийм одоо This is your digital life гэдэг нэртэй ийм аппликейшн зохиосон байгаа байхгүй юу? За, тэгээд Facebook-ийн хэрэглэгч нь өөрийнхөө аккаунтаар тухайн quizтэй холбогдоод судалгаа бүглөөд ингээд $2-3 ингээд авдаг байсан гэсэн үг. Ер нь бол гол зарчим нь. За, тэгээд ард нь яг юу болдог байсан бэ гэхээр Facebook-ийн холбоод тухайн судалгаанд оролцохоор одоо би өөрөө судалгаанд оролцлоо гэж бодоход миний мэдээллүүдийг одоо тэр аппликейшн татаад авчдаг гэсэн үг. За, тэгээд ганцхан миний биш. Одоо чи өвдөө Facebook дээр найзууд байлаа гэж бодоход чи тэр судалгаанд огт хамаагүй боловч надаар дамжуулаад чиний бүх мэдээллийг бас авчдаг. Чи эдгээр private ингээд private accountтай шүү дээ. Гэхдээ би чамтай friends учраас би чиний мэдээллүүдийг чи харах боломжтой, тийм ээ. Тэгэхээр яг энэнгээр нь дамжуулаад миний найзуудын мэдээллийг авдаг гэсэн. Тэгээд энэ маягаар ингэж сүлжээ бол энэ 270-аас 300 мянган хэрэглэгч бол 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хамарсан байгаа байхгүй юу? Тэгээд юу цуглуулдаг байсан бэ гэхээр одоо Facebook дээр хин лайк, шеэр, пост, чиний бичиж бүх коммент, за тэгээд тэр профилийнх нь мэдээлэлтэй нас хүүс, байршил, сонирхол одоо юу гэдэг дагж байгаа пэйжүүд, мэйжүүд бүгднийг нэрвсэн гэж цуглуулж дата болгож авдаг байсан гэж байгаа. За тэгээд энэ Kogan гэдэг энэ хүн энэ мэдээллийг бол Global Science Research гэдэг нэртэй өөрийнхөө компаниараа дамжуулаад өөрөө ингээд мэдээлэл цуглуулад авчлаа штэ.
Ийм цуглуулсан мэдээллээ Cambridge Analytica гэдэг компанид $100,000 зарсан. Cambridge Analytica энэ Facebook дээрх бүх дата мэдээллийг одоо 87 сая хэрэглэгчийн мэдээллийг авсан гэсэн үг. За тэгээд энэ талаар Facebook мэдчихсэн үгүй юу гэдэг дээр бол одоо хүртэл айгүй асуудалтай байдаг. Яг энэ талаар дахиад эргээд ярина. Үндсэндээ бол Facebook энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ гэхээр энэ бол Facebook-ийн бодлогыг, policy-г зөрчсөн. Мэдээллийг зөвхөн судалгааны зорилгоор ингэж ашиглах ёстой, Facebook-ийн интерфейсийг нь ашиглах ёстой байсан ч гэсэн ингээд энэ хожим нь улс төрийн компанид ажилд ашигласан байна гэж Марк Зукерберг бол мэдгдсэн байдаг. За Cambridge Analytica нь одоо саяын миний дурдсан энэ бүх дата мэдээллүүдийг ашиглаад психографи буюу одоо зан чанарын профайлинг хийгээд одоо хэрэглэгч тус урд ир гэсэн үг шүү дээ, тэ. Хэрэглэгчдийн зан байдлыг нь таамагладаг ийм судалгаа хийдэг гэсэн гинэ. Одоо жишээлх юм бол энэ тодорхой лайкууд дээрээс нь үндэслээд тухайн хүнийх нь ийм сэтгэл зүйн одоо хувь хүнийх нь онцлогийг нь тодорхойлдог. За тэгээ улс төрийн итгэл үнэмшлийг нь тодорхойлдог. Одоо жишээлбэл чи ямар улс төрийн өнцөгдөр илүү лайк дараад байна, тэ? Тэр бүгд чинь харагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо манай монголоор авч үзэх юм бол чи ардын намыг дэмжиж гэнэ үү, арчсан намыг дэмжиж гэнэ үү, альных нь холбогдолтой постн дээр чи лайк дараад байна гэдэг чинь ингээ гаргаад ирнэ гэсэн үг байхгүй. За тэгээд энэ онцлогийг чинь ингээд тооцоолоод за энэ агима бол те энэ ийм намыг дэмждэг юм байна гэж таамаглаад тэгээд демографикээс илүү бүр тийм наривчсан юм сегмент үүсгдэг гэж аахгүй. За одоо тэгээд яг над шиг ийм үзэл бодолтой эсвэл ийм улс төрийн ямар нэгэн амбицгүй за улс төрийн нэг тоодгүй ч юм уу те ийм хүн байд юм байна гэд ямар намыг дэмжихээ шийдээгүй хүн байна гэдэг юм. Ингээд бүлэг болгоод ингээд хуваачдаг юм. За одоо юу гэдэг эба болохоор те энэ дондгийн намыг дэмждэг юм байна. За гамбуу болохоор тэр батын намыг дэмждэг юм байна. Гингүүд ингээд та хоёрыг чинь яг тэр бүлгийн хүмүүстэй нийлүүлээ сегмент чинь. Намайг болохоор юу гэдгийг бас нэг өөр дулмаагийн нам эсвэл энэ юусэн улс төр сонирхдаггүй эсвэл сонгуульд саналаа өгөхгүй байж магадгүй хүн юм байна ч гэх юм уу те. Ерөнхийдөө нэг жишээлх юм бол маш нарийн сегмент үүсгээд хүмүүсийг ангилчдаг байсан гэсэн. За тэгээд энэ мэдээлэл сонгуульд ашиглахдаа яг тэр нөгөө сегмент болгоо хуваацсан хүмүүс дээрээ тэр хүмүүсийнхаа Facebook дээр нь одоо яг тэднэрт зориулсан мэдээлэл зар сурталчилгааг ингээд Facebook дээр нь харуулдаг. Одоо чи дондгийн постн дээр лайк дараад эсвэл чи дондгийг амар эсэргүүцдэг хүн байлаа гэж бодоход яг ерөөсө тэрнгөөр чинь ингээд бөмбөгдөд байгаа байхгүй. Чам ингээд бабл тийгээд ингээд бөмбөгдөд. Тэгэхээр ингээд чамд илүү нөлөөлөх гээд байгаа гэсэн үг. Эсвэл чиний тэр эсрэгээр тэрний дагуу ажиллаж магадгүй. Эсвэл чи дондгийг амар дэмждэг байсан чинь тэрний эсрэг санал өгүүлмээр байгаа болвол дондгийн талаарх худлаа үнэн гүтгэлэг янз бүрийн хар постууд юу вэ? Тэрийг ингэж чиний ньюс фид дээр чи гаргаж ирээд байна гэсэн. Чи дондгийг аягүй сайхан хүн байна гэж бодоод байж итэл ингээд байнга сошиал дээр ингээд дондог хичнээн муухай хүн болох тухай гараад ирээд байхаар хүн эргэлзэнэ шүү дээ, тэ. Ийм байдлаар ингэж нөлөөлдөг байсан гэсэн. Тэгээ 2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд те одоо Дональд Трампын кампанид ажилд болон Brexit-ийн одоо өндөр нейротизмтэй ийм сонгогчдод нөлөөлөх ажлыг эднэр хийдэг байсан гинэ энэ Cambridge Analytica гэдэг компани. Тэгээ яаж юу гэхээр ингээд сонгогчдод ийм хүний эмоц төрүүлэх үедээ мессежийг төрүүлдэг одоо илгээдэг харуулдаг байсан гэсэн. Одоо сэтгэл хөдлөл төрүүлэх те уур ч юм уу айцыг төрүүлэх ч юм эргэлзээ төрүүлэх ч гэдэг юм уу эсвэл үзэн ядалтайг төрүүлж ингэж зориуд өдөөх ч гэдэг юм уу иймэрхүү мэдээллийн харуулах маягаар ажиллаж ирсэн гинэ. Тэгэд энэ бүх үйл ажиллагаа ч гэдэг юм уу те ингээ биднэрт ингээд нөлөөлөд байгаа энэ бүгдийг эргээ харах юм бол энэ ерөөсө технологийн ололт бол ерөөсө биш байхгүй те. Facebook-ээр бид нар ингээл хараад байж байгаа Facebook дээр технологи хөгжчихсөн бүх хүмүүс ингээд байнгын онлайн байдаг болсон сайн талууд их байгаа боловч энэ нөхцөлд ерөөсөө ололт бол биш.
Харин ч одоо сонгуулийн тэ улс төрийн энэ шудраг байдлыг алдагдуулж байгаа юм ноцтой үйл явдал шүү дээ. Одоо ардчлалын зарчмыг бол үндсэндээ алдагдуулж болох үс юм маш том хүчтэй аюултай нөлөө зэвсэг шахав юм байна даахгүй. Ер нь бол энэ бидний бүх мэдээлэл чинь зэвсэг болж байгаа гэсэн. Зэвсэглэлтэй. Яаж ашиглагдаж болох үс. Тэгээд бас ингэ төсөөлөхөр бас айхтар байгааз бас манай улсад энэ бүх яаж явж идэх юм бол байхгүй гэж бол би бол хэлж чадахгүй байна. Байж магадгүй. Тэр юу Америк ч 250 орчим сая хүнтэй байна. Тэднийг ингэж мөнгөруулж чадж байгаа юм чи манайх ч юм бол амархан л бахал та дата өгдөл нь цуглуулахад ч амархан ашиглаж. Facebook дээр ингэж бүр асар өндөр хэрэглээтэй ус орно шүү дээ. Тий, тэгээд бүх юм амьдралаа авуудалж бичдэг тийм хүмүүсийг бол ашиглах түн амархан бах. Тэгээ нэг сонсч байсан ямар сонголоор байлаа. Бас нэг гадны нэг байгууллага орж ирээ зөвлөгчөөр ажиллаж исэн. Тэднийг бол бас юм манипуляц хийсэн байж болцсошгүй ийм нөхцөл болцсошгүй гэж яригадаад байгаа. Тэгээд бид нар тэгж тийм байдлаар ингээд нөгөө нэг лаборатори харахнууд гэдэг шиг тий. Тэгээд ажиглагдаад таргетанд нь орцсон тэ ньюс фид дээр надад зориулсан намаа ингэж юу надад нөлөөлөх гэсэн мэдээлэлүүд харагдаад байна гэдэг бол бас амар. За хоёлаа ивент тэтгэжээ танилцуулаа. Тэгээд цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle Toki application event тэтгэж байгаа. За Toki-д жолоочт маань он дуустал Toki application-аар зогсоолын төлбөрөөр төлөх бүртээ 10% хөнгөлөлт. За мөн дата ирэх. За бас Top Motors үйлчлэгээний хөнгөлөлт Power bank түрээслэх эрхүүдээ сонгож авах ийм боломжтой ийм эрхүүдийг өгж байгаа юм байна. За мөн Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхуун түгээх станцаар үйлчлүүлэхтэй Toki кредит ашиглаад төлбөрөө зээлээр төлөх боломжтой болсон байна. За зөв зүйлдээ хэрэгтэй үедээ ашиглах дижитал зээлийг Toki кредит олгож байгаа. За энэ Toki кредит нь бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Toki Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл юм байна. За энэ Toki Pay юу яах юм бэ шүү. Toki кредит нь бэлэн мөнгө гаргах боломжгүй юм байлээ. Тэгэхээр энэ яаж юм гэсэн үг вэхээр үйлчлүүлэгчтэйгээ хариуцлагатай байдлыг за мөн хэрэггүй зүйлдээ мөнгө өрчихвэ гэсэн ийм боломжоос үүдээд бэлэн мөнгө гаргах ийм боломжгүй зээл юм байлээ. Тэгэхээр бас хэрэгтэй үйлчлүүлэгчтэй бодсон ийм зээл байж байгаа. За мөн Toki машин гэдэг цэс байгаа. За машинтай хэрэглэгчд маань зогсоолын төлбөр, татвар, тургуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчлэгийг нэг дороос авах боломжтой. Ийм хэрэгтэй гоё аппликейшнийг танилцууллаа. За мэдээж Toki аппликейшнийг бол за бараг их хүмүүс мэдж байгаа бах. Мэдгүй хүмүүс байвал хэрэгтэй хэрэглэхэд их амархан ялангуяа тэр зогсоолын төлбөр энэ төр төлөхөд бол өстой амархан ийм аппликейшн байдаг. За Play Store, Apple Store гэдэг дэлгүүрүүдээсээ гар утасны аппликейшны дэлгүүрүүдээсээ шууд татаад авчих боломжтой байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За одоо хоёлаа хэрэг рүүгээ өшөө дэлгэрэнгүй оръё. Яг цаг хугацааны дарааллын үед яаж явагдсан бэ гэдэг талаар. За 2010 оноос энэ хэрэг бол эхэлсэн гэж байгаа. Тэгээд яг одоо энэ гаргаж ирж байгаа цаг хугацааны дараалал бол 2022 он буюу одоо энэ асуудал нэг хэсэг цэгцрэх хүртэл явна. За 2010 оны 4 сарын 21-нд одоо Facebook дээр Open Graph платформыг нэвтрүүлсэн байдаг юм байна. Энэ ямар учиртай юм гэхээр 3 дахь талын аппликейшн, 3 дахь хүний хийсэн аппликейшнуудад одоо хэрэглэгчийн болон найзуудын мэдээллийг юм дамжуулах, хандах юм боломжийг олгосон юм юу юм байна л да одоо юу гэдгийг платформын нэг юм түүл маяг юм нэмэгдсэн юм байна л. За тэгээд энэ бол дараагийн мэдээлэл хулгайд алдагдах хамгийн гол үндэс болсон байдаг. За 2013 онд нь Александр Коган нөгөө түрүүний нэрсэн This is your digital life гэдэг нэртэй аппликейшн бүтээсэн. Аппликейшн бол тэ 300 орчим мянган хэрэглэгчээс мэдээлэл цуглуулсан. Гэхдээ найзуудынхаа сүлжээгээр дамжаад хэдэн 10 саяд хүрсэн, тэ 87 саяд хүрсэн. За яг энэ үеэр нь Cambridge Analytica гэдэг компани байгуулагддаг. За 2014 онд Facebook application одоо Facebook аппликейшнуудынхаа одоо тэр нөгөө 3 дахь чиглэлтэй аппликейшнууд шүү дээ. Энэнд хандах
хандлтыг хязгаарлах юм шин дүрм гаргасан юм байна. Найзуудынх нь одоо мэдээлэлд ингэж нэвтэрч ороход зөвшөөрөл шаарддаг болсон гэсэн үг шинээр. Гэхдээ харамсалтай нь энэ хүртэл хугацаанд алиушаа ингээд бараг 4 жил ингээд мэдээлэлээ алиушаа алдсан байгаа байхгүй юу. Тэгээд өмнө цугларсан байсан мэдээллүүдэд бол нөлөөлж чадаагүй гэсэн үг. За яг энэ үеэр Александр Коган цуглуулсан мэдээлэлээ Cambridge Analytica-д зардаг. За 2015 оны 12 сарын 11-нд Cambridge Analytica гэдэг энэ компани Ted Cruz гэдэг нөгөө юу гэдэг штэ нэг улс төрч Америкийн яг тэр үед нөө Техас мужийн сенатын сонгуульд яг нэр дэвшижсэн юм байлээ л дээ. За тэгээд энэ хүний сонгуулийн за арцгар гэж хэлэх нь ямар тодорхой л тий. Тэ нэг Ted Cruz гэдэг ягаар хүмүүс тэгс ахалтай шиг санахгүй хэ. За ямар ч гэсэн ингээд Ted Cruz гэдэг хүний сонгуульд бол Cambridge Analytica компани ажиллаж хийсэн. За гэтэл Guardian гэдэг нөгөө The Guardian гэдэг нөгөө сонин байж шүү дээ. Энэ сонин дээр Ted Cruz энэ Техас мужийн одоо сенатын гишүүнийхээ сонгуульд Facebook компанийг дамжуулж энэ асар ихээр юу яаж гинэ тархиугаалт хийсэн ийм мэдээллүүдийг хийж ашиглаж явуулж гинэ гэсэн агуулгатай ийм мэдээлэл гарсан байдаг. Facebook-ийг ашиглаад өөрөөр хэлбэл Facebook-ийг шууд буруутгаж эхэлсэн баггүй энэ артталт нь юунууд байгаа нь мэддэхгүй. За яг энэ үеэр нөгөө Facebook компани жоохон хэсэг дуулын шууган гарсны дараа 2015 онд Alexander Когны нөгөө This is your digital life гэдэг нэртэй аппликейшнийг нь бүр мөсөн хамтлагийг нь хаадаг. Одоо Facebook-ээр дамжихыг нь. За тэгээд Коган болон Cambridge Analytica гэдэг компани хоорондоо мэдээлэл одоо худалдсан гэдэг мэдээллийг олж мэдээд цуглуулсан мэдээллүүдээ бүгдийг нь устгаа гэдэг шаардлагыг Facebook-ээс тавьсан байдаг. За үүнийх нь хариуд компаниуд устгасан гэдэг баталгаа өгсөн боловч яг үнэндээ устгагдаагүй байдаг. Энэ чинь одоо ингээд 15 оны 12 сард яваад шүү дээ, тийм. За 2016 он боллоо. 2016 онд Cambridge Analytica одоо Ted Cruz-ийн компанид ажиллаад 5.8 сая долларын орлого олсон гэж байгаа. Мэдээж нэр дэвшигч нь ялсан. За үүний дараа Donald Trump-ийн компанид орж ажилладаг. За тэгээд одоо яаж ажилласан бэ гэдгийг нь илүү дахиад дэлгэрэнгүй ярих болно. За Donald Trump бол яг энэ компанид ажилладаг Cambridge Analytica бол асар их мөнгө зарсан. За энэ үеэр бас Cambridge Analytica чинь нөгөө юунд хардагддаг? Brexit-ийн өмнө хоёлаа Brexit-ийн тухай ярьж байхад сошиалоор асар их тархиугаалт бас явсан гэдэг юм яригдсан шүү дээ, тэ. Яг тэр ажил дээр энэ Cambridge Analytica гэдэг компани ажилласан гэдэг юм хардлага явдаг бас. За тэгээд 2017 онд New York Times, Das Magazine, The Guardian, Intercept зэрэг хэвлэлийн хэвлэл мэдээллүүдээр мэдээлэл хулгайд алдагдсан. Энэ Facebook болон сошиал медиа хэрэглэгчдийн мэдээлэл хулгайд алдагдсан гэдэг талаар мэдээлэл нийтлүүд гарч ирсэн байна. За тэгээд 2018 оны 3 сарын 17-нд The Guardian болон The New York Times гэ хоёр хэвлэл зэрэгцээд шахуу эхэндээ бол 50 сая хэрэглэгчийн мэдээлэл гэж явж байгаа. Сүүлдээ 87 сая гэж залруулсан. Хүний мэдээлэл хулгайд алдагдсан гэдэг маш том нийтлэл гаргасан. За үүн дээрээ Christopher Wiley гэж унших бах те. Wiley гэж нэг залуу гарч ирээд шүгэл үлээдэг. За энэ ямар учиртай залуу вэ? Christopher Wiley гэдэг нь болохоор 2013-аас 14 онд одоо SCL Group болон Cambridge Analytica компани судалгааны судалгаа хариуцсан захирлаар ажиллаж исэн энэ залуу. За тэгээ 2014 онд ажилласаа гараад компани дотоод үйл ажиллагааг илчилсэн юм бичиг баримтуудыг Guardian сонинд
гаргаж өгсөн юм хүн байгаа. За энэ Кристофер Вайли гэдэг энэ шүгэл үлээгч залуу 2018 оны 3 сард Guardian сонинд өгсөн ярилцлагадаа Cambridge Analytica гэдэг компани Facebook-ийн 87 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр цуглуулад улс төрийн сонгуульд ашигласан тухай, за тэгээ Alexander Cogni нөгөө аппликейшны тухай, за тэгээ like, share, post тэ энэ бүх нөгөө найзуудын холбоот зэрэг мэдээллийг яаж ингэ цуглуулдаг вэ гэдэг талаар, за тэгээд нөгөө сэтгэл зүйн профайл үүсгэж микро таргетинг зар сурталчилгаа хийдэг талаар маш дэлгэрэнгүй ярьсан. Мөн 2016 оны Дональд Трампын кампанид ажилд одоо Cambridge Analytica 5 сая доллароос илүү хэмжээний зардалтайгаар ажилласан гэдгийг бас ярьсан байдаг. За тэгээд Cambridge Analytica сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх, за тэр байтугай сонгогчдыг юм дарах кампанид ажил бас хийдэг байсан гэдгийг илчилж гаргаж ирж ярьсан. Сонгогчдыг дарах буюу одоо нөгөө нэг энэ voter suppression гэдэг нь болохоор одоо сонгогчдын оролцоог бууруулах зорилготой гэсэн. Одоо хэсэг бүлэг тодорхой хүмүүсийг санал өгөхөөс нь татгалзуулах юм зорилготой юм санаатай үйл ажиллагаа байдаг. За энийг бас давхар хийдэг байсан гинэ. Одоо санал өгөх юм бол өөрийнх нь нэр дэвшигчд нь ашиггүй байгаад байх үед зориудаар саналыг өгүүлэхгүй байх, эргэлзүүлэх ийм мэдээллийг дамжуулдаг гэсэн. За тэгээд Cambridge Analytica-гийн хувьд одоо Facebook-ийн датаг ашиглаад жишээлх юм бол Африк гаралтай Америкчуудыг ийм айц төрүүлэх, ийм итгэлгүй болгох, тэгээд сонгуулийн талаар ийм сөрөг мессеж хүргэх нэг ийм байдлаар ийм сонгуульд оролцоос нь татгалзуулах кампанид ажил явуулдаг байсан гинэ. За тэгээд одоо 2016 оны энэ ажлын үр дүндтэй 2016 оны одоо ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 200 сая гэж Америк хүний өгөгдлийг ашиглаж агаад хар ард сонгогчдыг дарах зорилготой юм өгөгдлийн сан бэлтгэсэн байсан гэдгийг бас илчилж гаргаж ирсэн. Гэтэ яг энэ нь одоо яг боддоор яг гаргаж ирсэн үгүй юу сонирхол юм. Гэтэ ямар ч тач нэг юм гаргаж ирж ярьсан. За тэгээд энэ бүхнийг мэдээж энэ Кристофер Вайли гэдэг залуу зүгээр хэвлэлд яриад зогсоогүй. Америкийн нэгдсэн улсын Сенатын шүүх хорооны өмнө тангар өргөж юу яасан? Тангар өргөж нөгөө мэдүүлэг өгсөн тайлбар нөгөө нэг яадаг штэ. Асуулт асуугаад тэрэн дээр үнэн боддоор гэж тайлбар өгдөг те ийм процесс байдаг. Манайхаар бол нөгөө сонсох ажиллагаа гэдэг шиг те. Энэ дээр бол бүх дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж ярьсан байдаг. За үүнээс гадна энэ хүн 2019 онд Mindfuck гэдэг нэртэй ном Стив Баннантай хамтраад одоо Стив Mindfuck гэдэг нэртэй ном бичээд энэн дээрээ Стив Баннантай хамтран одоо сэтгэл зүйн дайн хэрхэн хийдэг байсан тухайга өгүүлсэн байдаг гинэ. За энийг бас олж унших юм бол их сонирхолтой ном байх юм шиг байгаа юм. Тэгэд бас олж унших боломжтой байл энэ төрлийн сэтгэл зүйч гэх юм уу улс төрийн арга тактик сонирхдаг хүмүүст бас сонирхолтой байж магадгүй ч та нэрийг дурдж байна. За яг энэ мэдээллүүд гарсны дараа Facebook-ийн хувьцаа 100 тэрбум доллараар унсан байдаг тухай үедээ. За ингээд 2018 оны 3 сарын 20-нд Америкийн нэгдсэн улсын холбооны худалдааны комисс за цаашаа FTC гэд яриа явчих тийм. FTC Facebook-ийн юм асуучихсан. FTC Facebook-ийн 2011 оны нууцлын гэрээ зөрчигдсөн хэсэг асуудлыг бас шалгаж эхэлсэн. За 3 сарын 21-нд Марк Зукерберг Facebook дээрээ хэрэглэгчдээс уучлалт гуйгаад хөндлөнгийн аппликейшнуудын хяналтыг хязгаарлах мэдээлэл устгах аудит хийхээ амласан. За мөн Америкийн нэгдсэн улс Их Британийн сонингуудад бүтэн нүүрний юм зар тавьж уучлалт гуйсан. За 4 сард нь Америкийн нэгдсэн улсын конгресс бас тайлбар өгсөн. Тайлбар дээр яг энэ асуудал дээр хариуцлага алдсан гэдгээ тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. За 2018 оны 5 сард нь энэ бүх асуудал ингээд дэлхийд даяар шууган болчлаа шүү дээ.
5 сард нь Cambridge Analytica компани дампуурлаа зарладаг. За тэгээд 18-7 сард нь Их Британий мэдээллийн хяналтын алба Facebook компанид 500,000 паундын торгуул ногдуулсан. 19 оны 7 сард FTC Facebook-д 5 тэрбум $5 торгуул ногдуулдаг. За тэгээд энэ торгуул тавьсан гол үндсэл нь бол Facebook компани нууцлалын аюулгүй байдлын арга хэмжээг ерөөсөө огт аваагүй байна гэдэг дээрээ буруутсан. Одоо Facebook яг үндэ яг өөрөө яг мэдээллийг ашиглаад ингээд сонгуульд оролцоод ч юм уу хийгээгүй шүү дээ. Гэхдээ энэ Facebook-ыг ашиглаж байгаа хүмүүсийн мэдээллийг хамгаалж чадаагүй. Энэ бол бас нэг талдаа үнэхээр хамгаалж чадаагүй, зүгээр гурдагч этгээд нь орж ирээд ингээ авчих боломжтой болцсон байгаа дээ шүү дээ. За энэ дээр буруутгагдаад нууцлалын шинэ арга хэмжээ авахыг шаардсан. За тэгээд 5 тэрбум $5 торгуул төлөхөр болсон байдаг. За мөн FTC Alexander Nix гэдэг Cambridge Analytica компани гүйцэтгэх захирлыг шүүхэд өгсөн байдаг. Тэгээд одоо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаад мэдээллүүдийг устгахыг шаардсан байдаг. За Facebook компани мөн Америкийн үнд цасны комист 100 сая $100 төлсөн. Английн мэдээллийн хяналтын албад дурдсан шүү дээ. 500,000 паунд төлсөн гэж. За энэс цаашаа үргэлжлээд 2021-ээс 2022 онд юу болсон бэ гэхээр Cambridge Analytica дуулаантай холбоотойгоор яг шүүхийн процесс нь бол яг тийм ойлгохтой одоо амжилт гэх юм уу ахиц гараагүй. Гэхдээ 2018 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни холбооны шүүхэд анх үүссэн байсан class action хэрэг олонний анхаарал дахиж орж ирсэн байна. Class action гэдэг чинь нөгөө олон хүмүүс, олон хэмжлэгч нар нэгдэж байгаад нэг шаардлага гаргаж тавьж байгаа. Тэгээ нэг хариуцагчаас одоо хохирол нөхөн төлбөрч тийм шаардж байгаа. Class action гэж нэрлэдэг шүү дээ ийм хэргийг. За class action хэрэг дээр төвлөрж эхэлсэн байдаг. Тэд нар ямар байр суурьтай ямар хэмжил гаргаад өнөөрөө заргалтай явжсэн бэ гэхээр Facebook компаниг одоогийн бол Meta болцсон байгаа шүү дээ. Энэ компаниг хэрэглэгчдийн зөвшөөрлгүйгээр гурдагч талд ялангуяа одоо Cambridge Analytica гэх мэт компаниуд өгөгдөл мэдээллийг нь хандах эрхийг олгоцсон байна. За хангалттай хяналт огт тавиагүй байна гэдэг ийм үндслээр буруутгаж ирсэн. За яг энэ class action хэрэг бол энэ дата өгөгдлийг нууцтай холбоотой түүхэн томоохон хэрэгүүдэд бол нэлээд том хэрэгтэй бол орох юм билэ. Одоо class action хэрэг учраас тийм ээ. 2022 оны 12 сард Meta компани $725 сая тохиролцоо хийсэн байдаг. Энэ гэхдээ яг тэр зөрчилтэй холбоотой. Гэхдээ одоо нөгөө class action хэрэг дээрээ 2023 оны 10 сарын 10-нд одоо яг юу яасан юм бэ? Шийдвэрээ шүүхээр эцэслэн баталгаажуулж тохиролцоо хийсэн гэсэн үг. Ойлгогдож байна. Одоо нөгөө нууцлал энэ дээр хоёр хэрэг яваад байгаа байхгүй юу? Нэг нь бол гим хорын нөгөөх нь болохоор зөрчлийнх нь яг тэр нууцлал алдагдсан гэдэг. За тэгээд энэ тохиролцоо нь 2007 оны 5 сарын 24-өөс 2022 оны 12 сарын 22-ны хооронд Америкийн нэгдсэн улсад Facebook-ийн хэрэглэгч байсан бүх хүнийг хамарсан байдаг. За тэгээд нэхэмжлэл гаргах хугацаа нь 2023 оны 8 сарын 25-нд дуусгар болсон. За ингээд үүний дагуу нөхөн төлбөрүүд нь одоо хүртэл тараагдж байгаа юм билээ. Энэ хугацаанд Facebook хэрэглэдэг байсан Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчид бүгдээрээ хохирогч болоод нөхөн төлбөр авах боломжтой болсон. Гэхдээ энэ дээр нөгөө нэг нэхэмжлэл гаргах хугацаа нь 23 оны 8 сарын 25 гэдэг тодорхой хугацаа заагаад дуусгар болгосон байна шүү дээ. За тэгээд тэр үедээ нэхэмжлэл шаардлага гаргасан хүмүүс нь одоо хүртэл нөхөн төлбөр бол авч дуусаагүй байгаа юм билэ. Нэг хэрэглэгч нь ойролцоогоор $30 орчим авч байгаа юм шиг байлээ.
За тэгээд 2022 оны 8 сард Facebook компани Cambridge Analytica-гийн өгөгдлийн зөрчлийн одоо хариуцлагатай холбоотойгоор энэ шүүхийн хэрэг дээр бас одоо нөгөө үнийн тохиролцооныхоо үнийн дүнг зарлахгүйгээр юм тохиролцоо хийгээд хэрэг нь бол хаагдсан байдаг юм байна. Тэгээд энэ хэрэг яг хөө ингээд олон нийтэд ил болсон нь энэ боловч өөр улсуудад явсаар л байгаа гэж бол бодож байна. Ганцхан энэ юусэн Америкт одоо Америкчууд айхтар учраас олж мэдээд эсвэл тэр хүмүүсийн шүүгүүлүүлээгээд ингээд явсан. Үүнээс гадна зөндөө олон Cambridge Analytica шиг компаниуд байгаа бах. За одоо хоёулаа шүүгүүлүүлээгч нарын одоо энэ хэргийг дэлбэлсэн мэдээллүүдийн талаар ярив. Кристофер Волли гэдэг залууг түрүүнд нэр дурдсан да тийм. Энэ залуу 2018 оны 5 сарын 16-нд Америк нэгдсэн улсын Сенатын шүүхийн хороонд одоо мэдүүлэг өгсөн. Энд одоо би аяга одоо гэдэг үг ямар их ашиглаж яриад байна. Волли 2018 оны 5 сарын 16-нд Америк нэгдсэн улсын Сенатын шүүхийн хорооны өмнө Cambridge Analytica and the Future of Data Privacy гэдэг нэртэй ийм хуралдаанд гэрчээр оролцож албан ёсны мэдүүлэг өгсөн. Хуралдааны бүрэн их текст, бичиг баримт зэрэг бүх дата нь энэ Сенатын шүүхийн хорооны албан ёсны сайт дээр нь байрладаг юм байлээ. Тэгэхээр энэ ийшээ ороод юу яригдсан талаар бүх мэдээллүүдийг нь олж авч бас болох юм байлээ шүү. За түүний мэдүүлэг дээр бол Cambridge Analytica гэдэг компани бол цэргийн сэтгэл зүйн үйл ажиллагаа Black Ops буюу нэг юм нууц ажиллагаа зэргийн тактикийн улс төрийн компанид тактикийн арга барилыг улс төрийн компанид ашигладаг байсан гинэ. Одоо өмнө дурдсанчлан сонгогчдыг эргэлзүүлэх, айцыг төрүүлэх, ийм утга агуулгатай мессежийг мэдээллийг хүргэх, тэ сонгогчдыг дарах ялангуяа бас ажиллагаа явуулдаг байсан гэж хэлсэн. За тэгээд үүнийгээ ер нь бол цэргийн мэдээллийн дайнтай төстэй гэж хэлсэн байдаг. За тэгээд мөн одоо Cambridge Analytica-ны өгөгдлийг ийм нууцлалгүй имэйлээр илээдэг байсан бөгөөд энэ нь өгөгдлийн аюулгүй байдлын холбогдох хууль тогтоомжийг бол зөрчдөг байсан гэдгийг ил гаргаж ирсэн. Мөн нэг юм Palantir гэдэг нэртэй нэг юм компани байдаг гинэ. Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын агентлагт юм гүйцэтгэгч компани болж явдаг юм нэг хувийн байгууллага юм билээ. Тэгээд энэ байгууллагатай хамтарч ажилладаг байсан гэдэг талаар мэдээллийг ярьсан. Palantir-ийн ажилтнууд нь яг энэ чинь нэг Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын агентлаг шүү дээ. Бүр тэр том хэмжээний байгууллага. Эднэртэй яаж хамтарч ажилладаг байсан гэхээр хожим энэ Palantir гэдэг байгууллагаас нь яг үгүйсгээгүй. Гэхдээ энэ нь яг албан ёсны тийм хамтын ажиллагаа байгаагүй. Танилын хүрээний хувийн журмаар хамтарч ажилладаг байсан гэсэн агуулганы хожим нь ярьсан байлээ. За хамгийн тэглэж гисэн наа ч өөр их даварсан үйл явдал болсон байна шүү дээ. Тий. Хамгийн хачирхалтай ч гэх юм уу дараа нь бас дахиад дуулын шуугаан болгосон зүйл бол Оростой холбоотой мэдээллийг гаргаж ирсэн хэсэгтэй шуугуулсан. За юу гэж мэдүүлсэн байдаг вэ гэхээр Cambridge Analytica нэгдүгээрт Оросын судлаач нартай хамтран өгөгдөл датаг цуглуулдаг байсан. Хоёрдугаарт Оросын Lukoil гэдэг компани байдаг шүү дээ тийм. Lukoilтай хамтраад энэ rumor campaigns буюу энэ цуурхал тараах компанид ажлыг одоо хийдэг байсан. За сонгогчдыг бүлэглэн зорилттой бүлгийг ингээд тодорхойлох талаар юм арга мэдээлэлээ солилцдог байсан гэж ярьсан. За 3 дугаарт нь Америкчуудын Владимир Путинд хандах хандлагыг ийм тодорхойлох юм уу мэдэх зорилготой юм туршилтыг хийсэн гэдэг ийм мэдээлэл гаргаж ярьсан. За мөн Александр Коган гэдэг нөгөө энэ аппликейшн зохиосон хүн байгаа шүү дээ. Энэ хүнийг Оросын төрийн санхүүжилттэй юм төсөл дээр ажиллаж исэн бөгөөд Санкт Петербургийн их сургуультай холбоотой байдаг байсан гэж бас ярьсан.
За Lukoil гээд Оросын газрын тосны том компани байдаг шүү дээ, тийм. Оросын тагнууллын алба тэгээд нөгөө федеральная служба безопасности гээд эднэртэй ингээд холбоотой байдаг гэж Lukoil ярьдаг шүү дээ. Энэ компани Cambridge Analytica-тай хамтраад Америк сонгогчдыг ингэж бүлэглэх, судлах энэ аргачлалын талаар сонирхоод байсан гэдэг ч одоо юу гэсэн үг те. Газрын тосны компани шүү дээ. Тэгээ энийг ингэж гаргаж ирж илчилсэн, ярьсан. За мөн бас дахиад энэний доор дахиад нэг өөр эмэгтэйг ярьж өгье. Мөн одоо Wiley мэдээллээр Cambridge Analytica-гийн гүйцэтгэх захирал Александр Никс нь Cognis судалгааг энэ Lukoil-д бүр ингэ танилцуулаад мэдээллийг нь үзүүлж исэн, танилцуулж исэн гэдэг юмыг бас ярьсан байна. Тэгээд нөгөө Владимир Путинд Америкчууд хэрхэн яаж ханддаг вэ гэдгийг турших тэр ажилтан захиалга өгсөн хүн болвол Стив Баннон. Одоо нэг Америкийн нэгдсэн улсын одоо Дональд Трампын намын том хандивлагч хүн. Энэ хүнийг бол захиалга өгсөн гэж бас ийм мэдээлэл гаргаж ирсэн нь нэлээд дуулан шугаан тарьсан. За дахиад нэг нэр шүүгэл үлээгчийг заавал бас ярих хэрэгтэй. Brittany Kaiser гэдэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй бол бас нэг нэлээд томоохон шүүгэл үлээгч болж байсан. Энэ Great Hack гэдэг Netflix дээр кино үзсэн үү тийм яг Cambridge Analytica-гийн тухай 19 онд гарч ирсэн баг. Энэ дээр яг Brittany Kaiser гэдэг энэ эмэгтэйгийн талаар ярьдаг баггүй. Яг энэ дээр нь болохоор түрүүний тэр Christopher гэж залуу нь нэг их гардгүй нэг хэсэгхэн гараад яг энэ Kaiser гэдэг энэ хүүхэн яг өөрөө гол дүрт нь ороод яаж Cambridge Analytica ажилдаг байсан, яадаг байсан энэ бүхнийг яриад нэг юм баримтат кино хийсэн байдیں۔ За энэ эмэгтэй бол 2014-өөс 2018 онд Cambridge Analytica-гийн бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж исэн. За энэ хугацаанд компанийн одоо улс төрийн компанид ажил өгөгдлийн ашиглалтын дотоод үйл ажиллагааг нь хариуцдаг. Бүр яг энэ бүх процессыг гардан гүйцэтгэдэг байсан юм эмэгтэй. Тэгээ энэ эмэгтэй одоо гарч ирээд 2018 онд компанийнхаа бүх үйл ажиллагааг илчилсэн. Холбогдох баримтчгүүд тэ өөрийнхөө тэр нөгөө баримтат кинон дээр гард юм да бүх юмудаа гаргаж өгөөд бас конгресст оролцоод Америкийн конгресст очоод за тэгээд Английн парламентэд бас очиж энэ бүх асуудлаар ингэж мэдээлэл өгдөг. Энэ Netflix дээр байгаа Great Hack гэдэг нэртэй кино. За тэгээ энэ эмэгтэй бол ярьж байгаа нь бас л яг энэ Christopher-ийн гаргаж ирсэн Cambridge Analytica-гийн арга барил юу хийдэг байсан энэ бүгдийг нотолж ирсэн энэ эмэгтэй. Бас энэ эмэгтэй 2019 онд ном бичсэн байт юм билэ. Яг энэ бүхний талаар. За Kaiser-ийн ярьсан бас нэг арай өөр нэг нэмэлт мэдээлэл нь бол WikiLeaks-тай холбогддог. Энэ WikiLeaks бол олон улсын тагнуулын мэдээлэл улс төрийн нууц баримтуудыг ил гаргадаг ийм дэлхийд даяар алдартай платформ шүү дээ, тийм. Энэ Kaiser-ийн хэлж байгаагаар бол Cambridge Analytica болон энэ компанийн удирдлагууд нь ер нь бол энэ Julian Assange WikiLeaks-тэй зарим үед хамтарч ажиллахыг хичээдэг байсан юм байна л да. Тэгээд одоо юу гэдэг сонгуульд нөлөөлөх давуу тал олох байдлаар хамтарч ажиллахыг хүсдэг байсан юм. Тэгээ өөрөө бүр яг энэ асуудлаар Оросд очиж уулзчихсан гэж аахгүй. Оросд Julian Assange-тай очиж уулзчихсан гэж ярьсан. Тэгээ энэ бол яг миний юу гэдэг яг тэр эмэгтэй ярьж байгаа шүү. Миний бас яг жоохон буруу хийсэн юм бас тэн дээр байсан байхаа гэж яг тэр баримтат кинон дээр ярьдаг. Яг нөөс ямар зорилгоор WikiLeaks-тэй хамтрах гэдээсэн бэ гэх юм бол энэ дээр хожим дээр дараа нь ингэж яриад байдаг. WikiLeaks яг үнэхээр яг сонгуулийн үеэр оролцоогүй гэдэг асуудал нэлээд маргаантай үлдсэн байхгүй. WikiLeaks-ийн Julian Assange-тай холбоотой нэвтрүүлэг хийсэн шүү дээ, тий.
тэрэн дээр нэг сонгуулийн үеэр WikiLeaks бас баахан мэдээллүүд гаргаж тавьдаг штэ. Hillary Clintonтай холбоотой тэргээд тэгээ энэ бүх юу чинь бас дахиад энэ эргээд Cambridge Analytica-тай холбоотой байсан уугүй юу гэдэг асуудал энд яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бол хамтарч ажиллаж байсан байж магадгүй гэдэг юм таамаг яриа байна. За энэ бүхүү илчлэлт шүүл үлээгч нарын гаргаж ирсэн зүйлүүд 2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оролцоо ер нь байгаа юм шиг үстэй гэдэг юм с 'ижгийг гаргаж ирэхэд хүрсэн. Оросын мэдээллийн дайн тийм Cambridge Analytica-гийн үйл ажиллагаа энэ хоёрын хооронд ер нь ямар холбоо байна гэж илүү наривчлан анхаарахад хүргэсэн гэж хэлж болно. Ингээд Роберт Мюллер гэдэг нэг хүн байдаг, энэ бас их алдартай. Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо буюу FBI-ийн 2001-ээс 2013 оны хооронд дараагаар нь ажиллаж байсан хүн байгаа. Энэ хүн 2017-оос 2019 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн үйл ажиллагаанд гэх юм уу Оросын нөлөө байсан эсхийг судлах, мөрдөн шалгах тусгай ажиллагаа явуулаад за үүнийгээ өөрөө ахалж ажилласан ийм хүн. Энэ асуудлыг Оросуудын талаар нэлээд удаан судалж агаад яг хуулийн зарим нэг зөрчил байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсэхгүй гэдэг ингээд хожим нь бол татгалцсан байдаг. Тэгээ энэ хүний талаар бас их сонирхолтой янз бүрийн бас таам мэдээллүүд байдгаа. Бараг энэгээр тусдаа дугаарч хийсэн болохоор зэн. За Cambridge Analytica-гийн энэ бүх үйл ажиллагаа улс төрд олон сонгуульд хэрхэн нөлөөсөн юм бэ гэдэг нь ер нь бол ойлгомжтой те. Яаж нөлөөлөх үү гэхээр хүмүүс чинь ингээд ямар нэгэн мэдээлэлээр ингээд өөрийн мэдлгүй нүдүүлээл ахаар ингээд яг тэрэндээ таслуулаад өөрийн мэдлгүй хүлээн зөвшөөрч эхэлдэг. Яг энийг нь л ашигладаг байсан гэж байгаа байхгүй. Одоо Дональд Трампын талд ажиллаж байсан шүү дээ тий. Бидний хувьд бол Make America Great Again, за Make America Number One гэдэг нэртэй ийм ажиллагаа явуулдаг гэсэн нэг тийм нэртэй төслүүд гэсэн. Энэ ажиллагааныхаа хүрээнд Hillary Clinton-ы эсрэг ажилладаг байсан гэдгийг гаргаж ирсэн байсан. За зориудаар ийм худлаа мэдээлэл, эсвэл ийм сөрөг мэдээлэл, эсвэл ийм мем энэ гаргаж магаад тий. Тэгээд ингээд хэрэглэгчдэд зорилттой бүлгүүдтэй харуулдаг. Тэгээ үндсэн яг энэ харлуулах хар PR хийх ажил нь юу гинэ Clinton as untrustworthy боёо одоо Clinton итгэл дааж чадахгүй гэсэн ийм уриал оозон ихээр тараах үйл ажиллагаа явуулдаг гэсэн гинэ. Ингэхдээ ихэвчлэн одоо юу гэдэг мэдээж ойлгомжтой энэ зорилго нь бол итгээд хэрэггүй хүн гэдэг л ийм ойлголтыг ард нийтэд төрүүлэх гээд байсан гэсэн. Тэгээд Crooked Hillary гэдэг нэртэй нэг уриал оозонг гаргаад ингээд нүддэг байсан гинэ. Бидний үйл ажиллагааны ерөөсөн Crooked Hillary. Тэгэл ингээл хүмүүст ингээл байнгын тийм мэдээлэл нүддэл ахаар чинь нөлөөлж байгаа л та тийм. Тийм. Тэр хоёрын санал хураалтын дүнг буруу санааг бол яг нь системийн хувьд Трамп 2% илүү гарчдаг билүү. Тэгээ санал өгсөн тоог нь харсан чинь Клинтон илүү байсан шүү дээ. Тэр хэрвээ тэр нүдээгүй байсан бол Клинтон гарах л байж тийм ээ. Тэр чинь ингээд таргетед болгоод байгаагийн бас нэг ач холбогдол нь бас тэндээ байна л да. Ингээд хуваах одоо нэлийн тактиктэй л явж гин гэсэн үг шүү дээ. Яаж ч бодсон энэ бол бүр сонгуул гэдэг бол ер нь баг нэг юм тусдаа шийдлэг ухаан шиг л юм ер нь яваад идэм лээ. За тэгээд энэ Cambridge Analytica бас дахиад Brexit дээр ажилласан уугүй юу гэдэг бас түрүүнд асуудал яригддаг гэж ярьсан тийм. Гэтэ энэ бол Их Британий шалгалтаар нэг тийм ноцтой зөрчил бас ирээгүй юм билээ. За мөн Африкт очиж эднэрийг ажилласан гэж ярьдаг. Одоо үндсэндээ Африк гаралтай залуучуудыг санал өгөхөөс татгалзуулж нэг намыг дэмжижсэн ийм айхтар хүчтэй компанид ажил явуулж байсан гэсэн байна. За нэг иймэрхүү асуудал байна.
Тэгээд яг хууль зүйн үр дагаврын талаар түрүүнд хальт дурдчихсан. Тэгээ яг нэг тодорхой юм бас ягаагүй компани дампуурсан. Тэг Facebook бол асар өндөр торгуул 5 тэрбум доллар төлөхөр болсон байгаа. За манай Монгол улс ер нь яг энэ ийм асуудалд бэлэн үү? Чи юу гэж бодож байна? Үгүй бүр хаач байсан. Юм бэлэн. Чи одоо энэ трол хайгууд гэж хэлээд байгаа. За тэг янз бүрийн вебсайтууд, янз бүрийн пэйжүүд ямар нэгэн мэдээлэл бэлдээд хүргээд байгаа. Эдгээр чи ерөөсөө л наадуулах чинь л нэг хөлбөр шүү дээ. Тэг бүр илэрхий тийм нэг пэйж хаягнууд бас байдагтай гадны яасээсэн нэг хэдэн дөрвөөс мөсгтэй пэйжүүд байдаг штеп. За манай Монгол улсад бол 2021 оноос хойш кибер аюулгүй байдлын тухай хууль гэж бол уулна хэрэгжиж байгаа батлагдсан байгаа. Уулан ч яг энэ бол маш ач холбогдолтой маш зөв хууль. Одоо маш манай улсын кибер аюулгүй байдлын эрх зүйн маш том зохицуултыг агуулж байгаа хууль ихгүй. За яг одоогоор ингээд дөнгөж шинээр батлагдсан салбарын жишээ нь манай улс бас яг энэ тал дээр ер нь бол ингээд цэгцлэгээл олон улсын жишгийг хараад араас нь ингээд дагаал явж л байна. Гэтэ мэдээж олон дутагдaltaй талууд бас байсаар л байгаа л да. Одоо юу гэдгийг хүний нөөц ч гэдэг юм уу те. Одоо энэ хуулийн дээр бол нэг юм үндэсний зөвлөл гэж юм бас байх хэрэгтэй юм лээ. Гэтэ энэ дээр хүмүүсийн шүүмжлээд байдаг нь яг мэрэгжлийн хүмүүс ерөөсөй байдгүй. Яг энэ кибер аюулгүй байдлыг мэрэгсэн хүмүүс байдаг. Баахан төрийн албан хаагч нараар бүрдүүлэхээр ингээ хуульчилсан. Тэгэхээр энэ дээр бол хүмүүс их шүүмжлэлтэй байдаг. За тэгээд энэ дээр ингээ төлөөлөд гарч ирж байгаа дарга зэрэгнэр сайдар нь өөрсдөө яг энэ кибер аюулгүй байдлын талаар ямар ч мэдлэггүй, ойлгомжгүй мэдээлэл хийж гэн. Тэгээд ер нь шүүмжилж байгаа хүмүүс асар их байгаа. Одоо жишээлбэл иргэдэд бид нар чинь ингээд үндэсний том хэдэн цахим систем ингээд бий болчлоо шүү дээ. Энэ ингээ мэдээлэл алдагдаад ч гэдэг юм уу ингээд иргэдэд тохирол учруул яах юм бэ гэдэг зохицуулт жишээлбэл байхгүй гэдэг юм уу. Ер нь бол жоохон сул байна гэж шүмжлэх хүмүүс их байгаа. Гэхдээ энэ бол манай улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд маш чухал засан сайжруулад явах шаардлагатай ийм чухал хууль болсон байгаамаа. Тэгэд жоохон хадуураад явчихад манай улсад ч бас юу байдг юм бэ? Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв гээд газар 2023 оноос хойш байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгэхээр энэ яадгүй гэхээр үндсэндээ ингээд иргэн хуулийн этгээд за онц чухал мэдээллийн дэд бүтцтэй энэ хувийн хвшлийн байгууллагуудын одоо мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж эсвэл одоо өөрчлөн сэргийлэх, илрүүлэх, зөвлөмж, тусламж өгөх тийм ийм зорилготой газар бас байдаг юм байна. 113 цэг MN гэсэн хаягаар энэ кибер зөрчил мэдээлэх боломжтой ийм байгууллага бас ажиллаад ажилтгийн байлээ шүү. Би ерөөсөө бас мэддэггүй байжгаад энэ асуудлыг араас нь ингээ хөөж явж байгаад мэдлээ. Тэгэхээр энэ кибер аюулгүй байдал, мэдээлэл алдагдал гэдэг бол маш чухал. Нэг санаж байгаа бол e-Mongolia манай Монгол банк гэнтрийн сайтууд нэг халдлага төртөнд буй болчихсон шүү дээ. Тийм үү. Ямар. Тийм шүү дээ. 21-2 онд гэж бодохоор тэгэхээр энэ асуудал бид нэр яалтчгүй дэлхийн нийтийн араас чадан ядан араас нь хөөжил байхгүй болвол цахим орчин дижитал ертөнц бол хил байхгүй, бий байхгүй, шууд л нэвтрэн бид нар бэлнүүл гэдэг асуудал байна да. Тэгээд хувь хүмүүс бид нар мэдээлэлээ энэ нөхцөлд яаж хамгаалах вэ? Бид нар хамгаалж ер нь чадах уу гэдэг асуултыг та бүхэн өөрсдөөсөө бас тавиад бодоод үзээрэй. Би бодоод л байна. Яг хариултнуудад үнэндээ алга. Тийм. Өнөөдрийн сэдвүүдээр одоо уйлдуулаад ярихад ч гэх юм уу. Энэ дээр за яг хүмүүс манипуляц за тархийн угаахад үйл ажиллагаа явуулдаг байсан гэж байна. Энэ дээр бол манайх их сул байгаа. Ялангуяа сонгогчдын боловсрал гэж их ярьдаг. За тэр сонгогчдын боловсрал гэдэг чинь ерөөсөө хувийн боловсрал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тав хүний боловсрал сул байх тусмаа энэ тарих угаалтанд илүү амархан орно, илүү хурдан итгэх нь. Шүүлтүүргүүгээр ингэж нэг
шууд хүлээж аваад тэрэнд нь итгээд одоо тэр хужаа гэж гээл итгэцдэг ч яж шиг нэг юм ийм биш нэг жоохон өөрийн гэсэн тусдаа үзэл бодолтой итгэх үгүй юу гэдэгтэй жоохон нэг цензүүртэй байх хэрэгтэй л байгаа юм да. За баярлалаа гээ хоёлангийн цагт дууссан байна. За энэ талаар яг сүүлийн сэдвийн талаар ярихад хахад бол ер нь цааш бүр нэвтрүүлэгч хийцэн болохоор ийм юу л да. Яг Монгол улсынхаа хувьд ярих юм бол тийм ээ. Тийм. Хоёлаа дараа тэгж байгаа нэг ярилцах боломж гарах хаа. Гэхдээ яг нүрээ харж агаад сайхан бүхэн талаа тайлж ярилцсан дээр баг. Тэгсэнтэй гэлээ. За өнөөдрийн дугаарыг маань Future of Lifestyle Tokyo application болон өмгөөллийн MBS партнер суулын фирм ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр замг 83.3 107 хостелхоны од мөндөр хажуугаар хүрлээ. За дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. Баяртай. За баяр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.